За эдийн засгийн банк орон гишүүдтэй энэ өдрийн мэндийг. Тэгээд энэ уг нь бол чөлөөт эдийн засгтай, зах зээлийн эдийн засгтай нийгэмтэй улс оронд бол зайлшгүй хийгдэх, өөрөөр хэлбэл төр өмчөөсөө салах, цомхон байх, эдийн засгт төрийн оролцоо багасгах гэд бидний явж байгаа зүйл рүү ороход их тийм гүн, өөрөөр хэлбэл төрийн оролцоог хязгаарлах төрийн өмчт аж ахуй нэгжүүдээр төрийн албад дээр аль алин дээр нь чухал үйл явдал та. Тэгвэл одоо би гайхаад л хараад байна. Одоо яг хуучнаараа сэтгэхэд байна л та. Одоо хуучин нийгэмчлэн гэдэг шиг шууд тоогоор нь заагаад төрөмжт аж ахуй нэгжүүдээ бөөнөр нь ховчилж байгаа нэртэй ховцооныхын тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулаад гэднийхээ өмнөхөөсөө ялгаатай нэг тийм үг нэмчихэж байгаа. Гэхдээ анх 90 оны дараа хийгдсэн өмч хөвчлөлийн үеэс хойш одоо 35 жилийн дараа дотоодын болоод олон улсын хөрөнгийн зах зээл, энэ валют олон улсын хөрөнгийн зах зээлийн гарах урсгалч нээгдсэн, энэ бүх боломжуудыг тооцсон юм алга, за хөвчлөхөөр оруулж иж байгаа компаниудынх нь нийт зах зээлдээ хэдэн үе эзэлж байгаа юм бэ гэдэг тийм зах зээлийн судалгаа алга. Ер нь бол нэг талдаа хөвчлөлийг оруулж ирж байгаа бодлогыг оруулж ирж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаараа жинхнээсээ энэ ажлыг явуулах сонирхол энэ ардын намынханд байхгүй байна гэж би харж байгаа. Зүгээр энэ улс төрийн хэрүүлтэй үед энийг оруулж ирээд гэдэг бодол байх шиг байна. Тэгээд дээрэс нь сая тэр нэг дэд сайдууд энэ төр томилохдоо төрөмжт аж ахуй нэгжүүд дээр баахан ардчилсан намын хяналтын менежерүүд томилцсон юм шиг тийм мэдээллийг олон нийтэд түгээж ягаад ингээд хойноос нь энэ ховчлол гэдэг юм уу юу гэдгийг энэ ажлыг хийн. Ард дээр нь яах вэ гэхээр өмнө ардчилсан намаас эд хүмүүс томилогдсон байсан, тэгээд энэ фейлдсэн л гэж байгаа гэдэг яриа хийхээр би бэлдэж байгаа болов уу гэж ойлгож байгаа. Мөн чанар дээр бол юу гэхээр баахан л сандал ширээ дарга цэрэгнэр солигдож ордон дотор өрөөнүүд нүгээд л алтан тушаалуудаа хойрлоод дууссан. Дэд сайдууд, элчин сайдуудаа томилж дуусаад одоо тэр томилгоо хойрлолтон төрөмжт аж ахуй нэгжүүд рүүгээ орж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээ одоо энийг хэдүүлээ нэг тийм бялуу бах байдлаар биш, жигнэсээ энэ чөлөөт эдийн засгийг дэмжих, төрийн өмчийг багасгах, төрийн өмчт аж ахуй нэгжүүд хувийн хөвшилтэйгээ өрсөлдөд байдаг энэ байдлыг одоо багасгах, дээрэс нь IPO хийж хөрөнгө оруулалт татаж олон нийтэд хувьцаагаа гаргаж санал болгосноор тухайн компани мөнгөн урсгалын хэмжээ сайжирч үйл ажиллагаа нэмэгдэх энэ чиглэл рүү нь буюу сонгодог утгаар нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ховчлох энэ чиглэл рүүгээ явах сэтгэл зүйн бэлтгэл энэ ирэх хүрж байгаа намд одоогоор байхгүй байна гэж анзаарч байгаа учраас энэ асуудлыг бас би дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа. Тэгээд эдийн засгийн банк орны гишүүдтэй хандаж хэлэхэд цаг нь арай болоогүй юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр хойшлуулах зүйтэй хаа л гэж